За үгээр хэвлэн нийтлэг эрх чөлөөгөө эдэлдэг хэрэгжүүлдэг дэлхийн олон улс орн байхад бас энэ эрх чөлөө нь хаагдмал улсууч бас байдгийм. За захим эрх чөлөө бол хүний бас нэгэн үндсэн эрх болохыг нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс тунхагласаар байна. За Эстони улсаас энэ жил захим эрх чөлөөний хурлыг Монгол улс даргалахаар шийдвэрлэн аваад байгаа. За энэ хуралд гадаад харилцааны сайд Бод энэ өдрүүдэд оролцсон юм а. Тэгэхээр онлайн эрх чөлөөний асуудал чинь хэдийгээр энэ шинэ орчин үеийн технологи гэж ойлгож байгаа бол энэ бол хүний үндсэн эрхийн асуудал юм а. Нүүбэс бол ингэ тунхаглаж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бол хүн болгон иргэн бүр боловсролтой байх, бичвэртэй байх чинь хамгийн үндсэн эрх байлаа шүү дээ. Тэр хэмжээнд өнөөдөр ирчихсэн тийм. Өнөөгийн одоо хүний нийгмийн хувьд. Тэгэхээр цаашдаа бид энэ эрх чөлөө тийм ээ одоо бид Монгол улсад үнэхээр хэвлэлийн эрх чөлөө одоо хүний эрх чөлөөг баталгаажуулсан дэлхийд бол бас тэргүүлэгч орноо нэг шүү дээ тийм ээ. Энд бол үлгэр жишээ болж байгаа. Тэгэхээр энийг одоо бид бас яг энэ чиглэлээр бас үлгэр жишээ гаргаж өөрийнхөө дотоодын хууль тогтоомжоо улам болсон болоод дээр нь бол Монгол ерөнхийлөгчийн бас томоохон санаачдаг байгаа. Ерөөсөө энэ олон улсын ийм конвенц тийм ээ. Энийг бол Монгол улсад анхны санааш гисэн болоод энэ дээр олон улс орн хамтраад дэмжиж явъя гэж. Энэ өөрөө бол ирээдүйд бол үнэхээр Монгол улс бүснэлттэй сэдвүүд дэлхийн нийтэд одоо ирээдүйн хөгжлийг тодорхойлсон маш том асуудал, маш том сэдвийг авч явж байна тийм ээ. Тэгж ойлгох хэрэгтэй.